Эмээлт эко чөлтүрийн парк дэд бүтээц. Нийслэлийн хаалт дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж, харьгаа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнээр хөрсний бохирдол нь иргэдийн гомдол шүмжлэлийг байнга дагуулдаг. Тиймээс хот дотор үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур мах боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, Эмээлт эко чөлтүрийн паркт үе шаттайгаар байршуулах болсон. Эмээлт эко чөлтүрийн парк нь нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулна. Хүнсний агуулга, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, баруун бүсийн мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, зүүн бүсийн арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр зэрэг үндсэн 7, дэд 11 бүсээс бүрдэнэ. Төслийг хэрэгжүүлснээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завууд ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн эрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдэг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Эмээлт эко чөлтүрийн паркын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг олон улсын зөвлөх инженеруудын холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр зарлаж 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулад байна. Төслийг 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн гадны инженерийн шугамсүүлжээ паркын доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-аас 2027 онд барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар бизнес инкубатор сургалтын төвийн барилга хамгаалтын бүсийн бүтээн байгуулалтын ажил болон 2 ширхэг 630 кВт-ийн хаалттай дэд өртөөний бүтээн байгуулалтын ажил дууссан. Эмээлт эко чөлтүрийн паркын байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээг 2024 онд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж хүлээж авсан. Мөн 24 мегаваттын дулааны цахилгаан станц төслийн байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээг мөн гүйцэтгүүлж байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны 2026 оны 3 дугаар сард мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжиж байна. Эмээлт эко чөлтүрийн парк байгуулагдсанаар 5600 ажлын байр бий болж, нийслэлийн хөрс усны бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэснээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх бүрдэнэ. Тойрог эдийн засгийг дэмжих замаар арьс ширний 55.6% хүн боловсруулж, нэмэн өртөгшин гэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдэх юм.